Ирхэм үзэгчдийн өглөөний амар амгалан айлтгая. Та яг одоо UBS телевиз дээр кофе цай нэвтрүүлгийн нэгэн шин дугаарыг хүлээн авч үзэж байна. Өнөөдөр 2019 оны 11-р сарын 7-ны өдөр. Энэ өдөр бол Эх хотын маань нэгэн хэсэгт бол түүхэн ойгоо тэмдэглэж байгаа нэгэн их хамт олонны түүхэн баяр тохиож байна. За одоогоос 70 жилийн тэртээ Улаанбаатар өртөөнд анхны галт тэрэг орж ирснээр Улаанбаатар төмөр замын Улаанбаатар өртөөний түүхэн хуудас нэгдэж эхэлжээ. Тэгэхээр энэ түүхтэй холбогдуулан бид өнөөдөр нэвтрүүлэгтээ эрхэм хүндтэй зочдыг урьсан. За энэ өглөөний ярилцлагыг сэтгүүлч Бат Оргил бит хоёр үзэгч та бүхэнд хөтлөн хүрэх болно. За юун төрөнд мэдээж айн баярын өдрөө бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн та бүхэндээ баярлалаа. Баярын мэнд хүргэе. За баярын мэнд хүргэе. За өнөөдрийн кофе цай нэвтрүүлэгт маань өргөцсөн эрхэм хүндтэй зочдоо та бүхэнд танилцуулъя. За голоос эхлэе. За Улаанбаатар өртөөний дараагаар 2007-оос 2008 онд ажиллаж байсан. За энэ салбартаа багшийн албанаас эхлээд олон чухал албыг хааж байсан. Инхбаатар за Ахмад төмөр замчин. За миний баруун гарт талд сууж байгаа эрхэм хүндтэй зочин маань бол за өнөөдөр Улаанбаатар төмөр замыг Москва хотноо төлөөлөн ажиллаж байгаа. Улаанбаатар өртөөний дараагаар 2012-оос 2018 онд тэргүүлийн ажиллаж байсан. Цогт хүрэлцээрсэн байна. За их холоос бас зорион ирсэн танд баярлалаа. За дараагийн эрхэм хүндтэй зочин маань өнөөдөр Улаанбаатар өртөөг тэргүүлэн ажиллаж байгаа төр мөх дарга хүрэлцээрсэн байна. За баярын мэнд хүргэе та бүхэндээ. За баярын мэнд. Монгол улсын хөгжлийг бол Улаанбаатар төмөр зам хувийн нөлөөлсөн нэгдэгтэй бол салшгүй холбоотой гэж бид үздэг. Ер нь хаанл төмөр зам тэнд бол хот тосгон үйлдвэр, уурхай, сургууль соёл энэ Европын хөгжил бол орж ирсэн гэж би бас дотроо үзэж явдаг. Энэтэй бол манай төмөр замчд бас санал нийлдэг баг. За ингээд тэр одоо анхны галт тэрэг орж ирснээс хойш бол өчнөө олон өртөө зөвлүүд нэгдэж энийг дагуу бол одоо Орсын албанаас тухайн үед бол маш их бараа таваар юм одоо ачаагаар бол орж ирдэг байсан. Одоо өөрөө ч хэлсэнтэй бол санал нийлж байна. Тэгээ Монгол улсад одоо Монгол улсын хөгжилд одоо тос нэмэр болж байгаа хөдөлгөж байгаа энэ одоо том захлагын станцууд за одоо том байшин үйлдвэрлэх комбинатууд энэ Монголын бүх барилгуудыг барьсан. Энэ бүхэл юмнууд бол энэ төмөр замаар л орж ирсэн. 21-р зуундаач үргэлжилж байгаа. За 21-р зуундаач одоо үргэлжилж байна. Одоо ч гэсэн ер нь Улаанбаатар өртөө Улаанбаатар төмөр зам бол хүчин чадлаараа дээж хэмнээд хүрсэн ийм л хэмжээтэй ажиллаж байна. Бүхэл импортын бараа, экспортын бараа төмөр замаар явж байна. Тэгээ ийм учраас Улаанбаатар төмөр замын хамт олон байт бол Монгол улсын хөгжлийн төлөө тодорхой үүрэг гүйцэтгэгч ирнэ. Цаашдаач гүйцэтгэнэ. За Инхбаатар дарга маань бол энэ Улаанбаатар өртөө гэсэн хамт олонтой бол амьдралынхаа нэгэн хугацааг өнгөрүүлсэн. За мэдээж ярианыхаа эхлэлийг баярын мэндчилгээгээр эхлэх байх гэж бодож байна. За төмөр замд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бүх ажилтан ажиллагчдад төмөр замын 70 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та нартаа ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Улаанбаатар өртөө бол үнэхээр л төмөр замын тээвэрт гол хуургийг гүйцэтгэж тээвэр нүүрс дулаан цахилгаан болон одоо бүх тээврийн үйл ажиллагааг Улаанбаатар нийслэлдээ төвлөрүүлээд за эндээсээ бол бусад тээврийн хэрэгслээр зөөдөг ийм зарчмаар ажиллаж исэн. Тэгэхээр бол одоо төмөр замын гол зүрхэн байсан. Одоо ч тээвэрлэлтийн үйл ажиллагааны гол ажлыг хийж гүйцэтгэж байна гэж хэлмээр байна да. Ер нь бол амжилт бүтээлийн хувьд бол 2018 онд л хамгийн өндөр хамгийн одоо түүхэнд байгаагүй
Ачаа тээврийг Улаанбаатар төмөр зам маань тээвэрлсэн. Улаанбаатар өртөө бол мэдээж тэр хэсэг нэг хэд гисэн гэж. Ер нь төмөр зам маань 5 салбараар хөгждөг. Бусад секторуудын тухайн бас танилцуулж өгөөч гэж хүсэж байна л та. Тэгээ та бас мэдээж өнөөдөр 70 жилийн өдөр мэдчилгээ дэвшив. За юуны өмнө телевиз үзэгчид төмөр замчдаа Монгол улсын тээврийн салбарт төмөр замын тээвэр өөрчлөж хөгжсөн Монгол улсын хөгжлийн гарцаа болно гэдгийг яг энэ өдөр 70 жилийн өмнө бас төрөлцгийн удирдлагууд маань хэлж ирсэн. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын 70 жилийн ойрнууд маань бүх төмөр замчдын хувьд бас 70 жилийн энэ жил тохиож байгаа нь бас нэг талаараа сайхан ийм бахархам амжилтын бас жил болж байна. Улаанбаатар төмөр зам 2018 онд хамгийн дэд хэмжээний ачаалт буюу 25.3 сая тонн ачаа атсан. Улаанбаатар өртөөний төмөр замд гүйцэтгэх үүрэг гэх юм бол Улаанбаатар төмөр замын бид бол өөрсдөө зүрх нь болсон ийм хэсэг гэж өөрсдөө бас нэг эд эснэ гэж ингэж өртөөнийх нь маань үзэж ажилдаа ч гэсэн энэ эд эс болсон хэсэг маань илүү сайн ажиллаж байж хамт олонны бүтээлэн төмөр замын хөгжил болох юмаа гэж үздэг. Улаанбаатар өртөө үндсэндээ төмөр замын хэмжээний 60% буулгуудыг буулгалтын маш том өртөө. Тэнд бууж байгаа ачаанууд маань эргээд вагонуудын сулраад дараагийн ачаалтанд ордог ийм одоо чухал үйл ажиллагаа байдаг. Энэ ачаалтыг хийхэд тулд Улаанбаатар өртөөний ажилтнууд маань тэр вагоны хангалтыг зохион байгуулахад одоо зөвхөн өртөөний ажилтнууд ихгүй тэнд ажиллаж байгаа Улаанбаатар замлаад ажиллаж байгаа хамт олон илүү одоо бас хэрвээ тэрвэхээр ажиллаж ингэж байдаг. Улаанбаатар өртөөний хувьд буулгалтын хамгийн дээд рекорд бол би бас сайн түүхийн ном болон дурсамж бичгүүгээр харж байлаа. 1998 онд нэг 75 мянган вагон буужээж 2008 онд 95 мянган вагон буулгаж ирсэн. Тэгээ 2012-13 онд бол бас нэлээдгүй өндөр буюу 149,700-аад вагон ингэж одоо 2 жил дараалан буужсэн. Энэ үед бидний мэдих Улаанбаатар хотын их бүтээн байгуулалт 100 мянган айлын орон сууц. За тэгээд одоо цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх ийм үйл явцад тухайн үед явж ирсэн. За энэ ч утгаараа одоо барилгын салбар бол маш эрэлттэй импортоор орж ирж байгаа тээврүүдийг бол одоо Улаанбаатар хотын хамт олон саадгүй буулгаж замууд дээр 10 хондог байсан цементийн очрууд, сар үлээдэг байсан очруудыг Улаанбаатар өртөөний буулгалтын технологиг бид өөрчлөнөөр 3 хоногт болгож ингэж одоо Улаанбаатар өртөөн дээр вагонууд маань саадахгүй төрийн шуурхай буух ажлыг технологийн өөрчлөлтийг зохион байгуулснаас хойд хийжсэн ийм амжилтуудыг гаргаж ясаа. За өнөө өглөөний ярилцлаганд бол та бүхэн ойн баярын өдөр цаг заагран хүрэлцэн ирж байгаа. Тэгээд мэдээж тодорхой хугацаанд удирдлагууднаас өнөөдөр бодлогын тодорхойлж байгаа хүмүүсийн илүү бодлогын асуудлууд яригдана гэж бодож байгаа. Гэхдээ алей зүйл эхэлтэй байдаг. Та бүхэн маань өөрсдөө энэ төмөр зам гэдэг айлтай ажил амьдралаа хэрхэн холбосон, Улаанбаатар өртөөтэйгөө хэрхэн холбогдсон гэд тэр ярианаас бас яриагаа эхлэе гэж бодож байна. За би бол төмөр зам гэдэг их айлтай холбогдохтой манай ээж бол төмөр замч хүн байсан. Тэгээ би бол одоо одоонд амьдсан 2 дахь үеийн төмөр замчин. Тэгээ ээж минь одоо надад зөвлөснөөр би төмөр замын сургуульд орж 1995 онд төгсөөд Улаанбаатар өртөөнд ойрлогтой очсон. Тухайн үед магсарч өгдөг дараа одоо намайг хойрлаад дов дээр одоо анхаалагч найруулагчаас хөдөлгөөн гаргах эхлээд Улаанбаатар өртөөнд 3 жил ажиллаад 1999 онд 98 онд захиран хойрлох хэлцгээд одоо манай төмөр замын гол зүрх жанжинтай болсон галтны хөдөлгөөнийг нэгдсэн удирдлагаар хангадаг энэ байгууллага дээр бол одоо очиж ажилласан. Тэгээд эндээс хойш бол 2006 он хүртэл тэнд ажиллаж агаад 2006 онд тухайн замын дарга Магадаа Васильевичийн тушаалаар Чойртон чоргоо ажиллаар үтсэн орлогч дараагаар 6 оны 8 сард очиод тэгээд 2006 оны 10 сард өртөөний дарга ажлыг хүлээж авсан. Тэгээд тэндээ одоо тос төржигний борд талд сайхан жанжин жаарийнхаа үрт ингээд 12 жил тэндээ ажиллаж амьдарч агаад буцаад 23 жилийн дараа анхныхаа хөдөлмөрийн гараа гэсэн төрлөх байгууллага дээр ярьж ажилласан. Тэг үнэхээр бас сэтгэл дэх дотно их сайхан хамт олон. Миний одоо ажиллаж явах үеийн хүмүүсүүд
цөөхөлдсөн байна. Ихэнх залуучууд одоо ажилчдын манараг 80 тоостой шав дандаа залуучууд болсон байна. Тэгэхээр сайхан хамт олон дээр өргөж ирсэнтэй бас баяртай багталтай байна. За, Никодор дарга үед. Би ч одоо 1983 онд төмөр замын Ленинградын төмөр замын дээд сургууль төгсөөл тэгээд Шарангол ажиллаж ягаад 1987 онд Улаанбаатар өртөнд пүүлэгчээр ачаа хууль эрхцэгчээр ажилд орж анх бас ажиллаж байлаа. Тэгээд сургалтын инженер, төмөр замын дээд сургууль багш, толгой төртөний орлогч дарга гэдэг одоо хашиж байгаа. Тэгээд удирдах газар албаны техникийн хэлтсийн дарга гэдэг ажлыг хийж байгаа. Тэгээ 2007 оноос 8 онд Улаанбаатар өртөний даргаар ажиллаж байсан да. Энэ үед олон сайхан хүмүүстэй ажиллаж байсан. Монгол улсын гавьяа тээвэрчин Хөдөлмөрийн Баатар, Ширнэн дугур, Энх цэцэг, Батталбэр, Баяр сайхан гэдэг давын диспетчерүүд ажиллаж байлаа. Өртөөний жижүүрээр Мөнх туяа, Саран туяа, Ганбаатар, Гансөх гэх ингээд сайхан залуучуудтай ажиллаж байсан. Үнэхээр тэргүүний хүмүүстэй сайхан гар нийлж ажиллаж байсан. Энэ олон сайхан хамт олонтой сайхан гар нийлж ажиллаж байсантай их бахархаж байдаг юм аа. За, цогтарга үед. За би чинь төмөр зам дагсан аймгийн буюу Дорногов аймгийн сайн шандын хөвгт. Тэгээд төмөр замтай газар гэдэг өөрөө ийм нийтлэг, нийгэмшил илүү өргөнтэй. Тэгээд төмөр замаараа бас хот руу ч явж ялаа. Аймгийн хөвгт. Манай төмөр сайн шанд чинь арын төмөр зам сайн шанд, ар шанд, өөр шанд гэж ярьдаг. Тэгээд би бол өөр шандих. Тэгээд төмөр замаар явдаг байсан тохоо үед бас л ойролцоод сэтгэв байна. Ээж маань ер нь чи төмөр зам руу орол яасан юм бэ гэдэг. Ийм одоо саналыг тавьж ирсэн. Тохоо үед 10 төгсөлтөө хоёр сургууль авчихсан. Нэг нь төмөр зам, нэг нь техникийн сургуулийн нефтийн хөрөнгөлөг хайгуулын анги авчихсан. Ингээд төмөр зам руугаа орсон. Төмөр зам тохоо үед л одоо ямар анги нь гоё, ямар чиглэлээр сурахаас сайн мэддэггүй. Тэгээ нөгөө багш нараас суугаад өндөр оноотой дээгүүр гарсан учраас боломж байдаг. Аль ангид орол гоё бай гэж. Тэгээд тээвэр зохион байгуулалтын тээврийн удирдлагын ангийг бас тухайн үедээ сонгож орсон бас төмөр замтай холбох. Төмөр зам ч болох их л болсон. За ингээд сургуулаа төгсөөд замын өдөртөнд могоон бичгч, бүүдгч гэдэг албан тушаалаас эхлээд сайн шин өртөөнд туслагч жүүр жижүүр. Өртөөний жижүүр гэдэг бол маш хариуцлагатай. Сайн шандад сургууль төгсөөд удаагүй байсан чинь манай нэг найз тэгээ тэр яриад болсон байна хоорондоо. За сургууль төгсөөд юу хийж байгаа вэ гэсэн чинь цаас туслагч жижүүр хийж байгаа гэсэн. Гэхдээ тэр жижүүр нь хүртэл туслагатай байдаг юм аа. Тэр жижүүр гэж одоо байдаг тийм манаач хүртэл туслагатай байдаг юм ингэж. Тэгээ айрыг өртөөний төлөвлөгөөний техник мэдээлэгч олон өртөөнд бас дарга, залуухан дарга 22-та бахангаан даргаар мөн л одоо 23 хүрээ байхдаа очиж байж. Тэгээ бахангаан өртөөний даргаар ажиллаж хагаад тээвэр зохион байгуулалтын албаны технологи сургалтын инженер тэр бас 4 жил ажиллаад ингээ Улаанбаатар өртөөний даргаар 2012 онд томилогдож одоо 6 жил 6 сар ажилласан. Ер нь залуу хүнд ихийг сурах, өөрийгөө хөгжүүлэх юм шаардлага байдаг. Төмөр замын маш том онцлог бол хамгийн сайхан бахархал гэж би дотроо боддгийн. Хуучин социализмын үеэс ч гэсэн байсан бүх ажилтнуудаа анхан шатнаас нь бэлтгэдэг энэ зарчим нөгөө төгөөр сахилах хариуцлагатай байдаг. Цаг нарыг маш сайн нарийн баримталдаг энэ зарчим бол одоо миний хөгжиж дэвчихэд ер нь төмөр замчдыг төмөр замчин болоход маш их одоо тусалдаг юм зүйлүүд байдаг. Олон сайхан хавд олонтой сайн шандын тулгуур өртөө гэдэг бол маш том өртөө. Замын үед хөлийн өртөө гэдэг бол маш том. За тэгээ олон өртөөний дараах 22-т сургууль төгсөөд удаагүй хийж хахад тэнд ажиллаж байсан хүмүүс туршлагатай хүмүүсийн хүч хөдөлмөрөөр нэлээдгүй одоо бэлтгэсэн. Энэ ажлуудыг хийжээс маань ч одоо Улаанбаатар өртөөний дарга буюу одоо манай Улаанбаатар төмөр зам үед
маш хариуцлагатай. Ер нь Улаанбаатар өвтөний дараагаар ажилласан хүн бол төмөр замын удирдах газарт албадын дарга болгоч, төмөр замын орлогч дарга, төмөр замын агентлагын даргаар томилогддог ийм л одоо бас нэр хүндтэй алба. Тэгээ энэ албыг хашина гэдэг бол бас л тэр хамт олонны багийн ийм амжилтууд байдаг. Тэгээ ажлын хугацаанд олон сайхан орлогч дарга, хамт олон, зэхүүд, зэхийн ажилтнууд тэгээ маш их амжилтыг гаргасан даа сүүлийн жилүүдэд. Өөрөөр хэлбэл өмнө байсан 70-80-ад оны үеийн Улаанбаатар төмөр замын хэмжээнд Улаанбаатар өртөө, Монгол улсын хэмжээнд Улаанбаатар өртөө бас нэрээд үүсгэсэн ийм олон сайхан зүйлүүдтэй. Тэгээ энийг сэргийх ажлуудыг бас бид нар хамтарч зохион байгуулсан, их зүйлийг бас сурсан гэж ингэж бодож хамт олондоо талархаж явдаг юм аа. Энэ яриа сонсоод байж л нэг зүйл санаанд орлоо л даа. Байлдагчийн халаасанд генералын мөрдөс байдгаа гэж тийм үг байдаг шүү дээ. Тэр шиг төмөр замын салбар бол яа харахгүй бүх одоо ажлыг багаас нь эхэлдэг. За өнөөдөр бодлоо Улаанбаатар төмөр зам хувь нөлөөсөн нийгэмлэгийн замын дарга буюу за одоо энэ салбарын жанжин гэж хэлж болох жижиг нямаа дарга бол бас өртөөнөөс ажил амьдралынхаа гарааг эхэлсэн юм билээ. Тэгэхээр энэ бол яа харахгүй Улаанбаатар өртөө бол жинхэнэ төмөр замчин бэлтгэдэг. Тухайн үедээ бол ер нь одоо өнөөдөр жишээлбэл ажлын сонгон шалгаруулалтанд цэргийн алба хаасан гэдэг нь давуу тал болдог бол төмөр замчин хүнд бол Улаанбаатар өртөөнд ажилласан гэдэг бол маш том давуу тал. Тэр хүний зүгээр л илэрхийлэх том үнэлэмж болдог гэдгийг бол энэ хугацаанд миний хувьд бол бас мэдэрч илаа. Өртөө бий болж байгаа газар ер нь улс орон хөгжил ирээд байна та гэж. Улаанбаатар төмөр зам хойд алтан болгоос замын үед хүртэлх энэ зам бол Монгол улсын Ази Европыг холбож байгаа геополитикийн хамгийн чухал зам. Шинжилгээний асуудал ч гэсэн ойрын жилүүдэд яригдж байна. Төмөр замын шинжилгээний асуудал яригдж байна. Эдийн засгийг эрчимжиж байгаа энэ үед бол Улаанбаатар төмөр зам дээр ирж байгаа энэ эдийн засгийн дагц бас нэмэгдэнэ гэдэг. Тэгэхээр энэ хөгжлийн тухай та хэд маань бас байр суурийг илэрхийлээч. Монголын төмөр зам, Улаанбаатар өртөө энэ хөгжил ямар хувь нэмрээ оруулах гэж байна? Ямар өөрийг даалгавартай ажиллаж байна? За ер нь бол бас төмөр замыг дагаж хөгжил бий болдог, хот суурин бий болдог. За төмөр замыг дагаж бас одоо ингээд сүүлийн үед харахад эдийн засаг сайжирч байна. За энэ эдийн засаг сайжирчгийн хамгийн гол үзүүлэлт юм дээр харагдаж байна. Түрүүн зөгтөр огс яриа дээрээ дурсан. 2012 онд бол одоо барилгын материал, барилгын одоо их зам болж байгаа үед бол Улаанбаатар өртөөний байгуулалт 130 мянган вагоноор уучирсан гэдэг чинь. За одооны үед бол ер нь одоо Монгол өөрөө бол нэлийн тэм том хэрэглэгч ороо юм. Үйлдвэрлэгч том баг. Тийм учраас бидний энэ өргөн хэрэглээнд хэрэгжилж байгаа юмнууд гоцсон ороо идж байгаа юмнууд бүгд импортоос орж иж байна. Энэ үед бол одоо манай төмөр замын орон дээр явж байна. За дээрэс нь бол Монгол улсаас одоо уул уурхай бүтээгдэхүүнүүд гадагшаа экспорт маш их хийж байгаа. Энэ бол ман одоо Улаанбаатар төмөр замын орон дээр явж байгаа. Тэгэхээр бол одоо бидэнд технологи бол одоо ингээд гадны ямар нэгэн байдлаар тусны зээлэр ч юм ингээ хийчих гэсэн юмнууд байдаг хэдий ч одоогоор хамгийн түрүү бидний хийж байгаа ажил бол биднээс одоо галт тэрний хөдөлгөөн өдөртөг зохион байгуулдаг энэ системээ одоо хагасмаа төрөлхийн системийг бол өөрчилж өртөө хоорондын хариулт СРДП гэдэг системд одоо өөр хэмжээгээр нэвтрээд одоо бол ингээд орчтод явагдаж байгаа. За энэ одоо ямар ч систем байх гэхээр хүний хүчний зүйлээс шалтгааллах юм бол том баг болж ирнэ. Дээрээс нь бол галт тэрэг одоо нэвтрүүлэх чадвар маань хоорондын замд хэсэгт хооронд нэвтрүүлэх чадвар нь бол даруй 30-аас 40% нэмэгдэж байгаа. Тэгэхээр бол бидний түрүү ярьж исэн тээврийн хэмжээг бол 25.6 сая тонн тээвэрлж исэн бол энэ систем битэрснээр бол тэндээс дахиад 30-аас 40% нэмэгдэнэ. Энэ нь бол одоо төмөр зам дотоодын нөөц болж байгаагаар ингээл явж байгаа л да. Цаашдаа бол одоо төмөр замын зураг хөрөг бол гарцсан байгаа шүү дээ. Богдаан уулын төмөр зам хэрэг тэргээр ингээд тойруулаад шууд чануудаа явуулаад ирэх юм бол Улаанбаатар хот руу орж гачааны галт тэрний тоож байгсан нөгөө төгжирлж байгсах бах. За тэгээд хот хооронд хот дотор байгаа энэ шугам гаммаа бол одоо релбус гэд манай одоо явж байгаа автобус байна. Энэгээр одоо хүн ар дэрэгтэй зөөвөрлөх ийм ажлуудыг бол зохион байгуулна. За ингээд улс орны хэмжээнд бүтээн байгуулж байгаа том ажилдаас бас тусалж яах гэж ойлгож байгаа. Энэ жил бол ялангуяа дархан алаахын зам засагж байгаатай холбоотой бол дархны чиглэл, тойр чиглэлтэй манай бол зорчигч урсгал бол 40 орчим хувиар нэмэгдсэн. Энд бол төмөр замд
нөөцөн зогсож байгаа зочигч юм уу байхгүй болтой бүгдийг тээвэрч аваад гаргацсан. Ингээл ажиллаа хийгээл зүтгэл явж байна та. Эдийн засгийн нөхцөл байдал нийгмийн хандлагаа шалтгаалаад бас өөрчлөгдөж ш тийм зохион байгуулалт юм. Тий. Тэр хүнд бол одоо төмөр замчт бэлэн байна. Бүгдийг бол өөрийнхөө дотоод зохион байгуулалт нөөц болцоо инженер техникийн ажилчдынхаа ур чадвар энэ бүхнээр бол ингээл нөхөл явж байгаа л да. Ер нь л хязгаар бэлэн гэдэг л үүрэгтэй хүмүүс үсттэй. Тий. Биднээс ч одоо хагас цэргийн зохион байгуулалттай ийм хамт олон хязгаар бэлэн тушаалаар үүрэг гүйцэтгэв. Өвлийн засан шуурга, зуны бороо, зуны халуун, өвлийн хүйтэн бол төмөр замчтныг ажирахгүйгээр сайхан давнаа ажиллаа хийгээл явна. Ийм л хамт олон. Өртөөний гол онцлог болсон дов дээр бас сурвалжлага хийгээд ажиллаж байхад Хөдөлмөрийн Баатар цол авсан ширнэн дуургаа яг одоо хамт байж таарсан. Тэгээд тухайн үед бол ер нь нэлийн ачаалттай байсан дов бол тэгээд би одоо энэний өвчрийг яаж олж ийна гэж миний хувьд хэлсэн чинь. За бид нар ажил их байна гэдэг бол бас ядраад хэцүүлтэй. Гэхдээ энэ ачаалттай байна гэдэг чинь улс орны маань эдийн засгийн эргэлт хурдан байна. Одоо голдуу тэр орж ирж байгаа ачаа тавар бол мэдээж үе аж ахуйн нэгжүүд иргэдийн одоо бас эрхэлж байгаа бизнестэй холбоотой. Өнөөдөр Монгол орны эдийн засаг бол тодорхой хэмжээнд бас хувийн хвшил дээр явдаг учраас энэний цаан чи их мөнгө эргэлдэж байгаа учраас бид нар баяртай байдсан ш. Тэгэл яа харахгүй Хөдөлмөрийн Баатрын амнаас гарах л үгүй байсан ш. Ажил ихтэй байна гэдэг бол сайн байц. Ер нь ийм байдаг. Төмөр зам улсын эдийн засгийн хямрал, эдийн засгийн өсөлтийг хамгийн түрүүлж мэдэрдэг. 2008-9 онд юу болж байлаа? Тухайн үед хямралын үйл явц дөнгөж өрнөх гэж байхад төмөр замд бол жилийн өмнөөс эхлээд тээвэр нэрс багасаад ачааны хөдөлгөөний зохион байгуулалт өөрчлөгдөд ингээд бид бол жилийн өмнөөс эхлээд эдийн засгийн ийм үйл явц болох нь өртөөдийнхөө ажиллах үнийн хүчин чадлыг зохион байгуулалтаа ямар хэлбэрээр зохион байгуулах вэ? Зарим дэвтгүүрээ зогсоох уу? Зарим өртөөгөө өөр механизмаар ажилуулах уу? Ажилтнуудаа одоо тэр ажлын хэмжээ буурч байгаа учраас ямар өөр одоо хүний нөөцийн ажлыг зохион байгуулах гэж гэдэг юм уу? Ийм одоо үйл явцууд төмөр зам дээр их байдаг. Сүүлийн жилүүд бол ачаа тээвэр өсөж байгаа гэдэг маань яг түрүүний та хэдийн маань ярьж байгаатай холбоотой. Нөгөө төгөөр төрийн тэргүүнээс эхлээд өнөөдөр төмөр замын хөгжлийн талаар одоо маш их анхаарал тавьж хандж төмөр замын хөгжлгүйгээр төмөр замгүйгээр эдийн засгийн хөгжлийг бол одоо авч явах нь хөгжих нь удаан байх нь бидний хүссэн хэмжээнд нөгөө хөгжих гээд байгаа хэмжээнд маань хүрэхгүй байна гэдэг дээр олон талаас санаа нийлж байгаа. Энэ жагуулгаар төмөр замчдын хувьд одоо алтан үе байгаа. Дөнгөж өчигдөр за миний 2-3 хоногийн өмнө ирээд эренгүүтээ дорногоо орчоод ирлээ. Ээж дээр очиод тэгээ хажуугаар нь 27 км төмөр замын бүтээн байгуулалтыг саяхан нефтийн үйлдвэрлэлүүд тавьсан та хэд маань сайн мэдж байгаа бах те. Энэ замынуудыг очиулслаа. Улаанбаатар төмөр зам өөрсдөө барьсан. Ер нь автозамыг ч бид өөрсдөө барьж чаддаг болсон. Төмөр замаач гэсэн хүн гоохгүйгээр Улаанбаатар төмөр зам тавих бүрэн болцоотой юм а гэдгийг нэгдүгээр харуулсан юм хэмжээ. Нөгөө төвөр эрхчлэлдээ багтааж 5-414.3 км төмөр замыг тавихтай холбоотой маш олон үйл явцууд болж байна. Цаашлаад Баян Түмэнлүү сан шандаас хөндлөн зөнгөчөөл тавих. Энэ одоо төмөр замын асуудлууд ч гэсэн хөрөнгөний агуулгын шийдэгч гэсэн. Дөнгөж саяхан та үд санаж байгаа хуваагийн ерөнхийлөгч ирсэн. Кизилээс аваатаа дамжиж орж ирэх төмөр замын асуудлаас нэлээд ярьж байгаа. Манайх бол хөндлөн яваад валидийн устдаггүй төмөр зам тавина гэдэг. Ингээд үсэх юм бол одоо 1000 гаруй ахаад өнөөдөр байгаа хэмжээний төмөр замын хэмжээний одоо ийм бүтээн байгуулалтууд ойрын хэдхэн жил Монгол улсад бүтээн байгуулалт бий болох нэ. Зөвхөн бид хүсэж байгаа ш Орос улбаны улсын бас бодлого энэ одоо нүүрс тээвэр экспортын үйл ажиллагааг хийх гэсэн манайхаар дамжин өнгөрч байгаа тээвэр нэмэгдэх гэсэн ийм одоо маш сайхан ирээдүй байна. Энд одоо манай төмөр замчмаач гэсэн өөрсдөө гэлдэж зөвхөн орос хэлтэй манай олон инженерүүд байдаг. Англи хэлтэй, солонгос хэлтэй, өөр одоо хятад хэлтэй ийм одоо өөрсдөө бэлтгэх. Тэндээс дэлхийн хөгжлийн мэдээллийг дэлхийн хөгжилд нийцсэн ийм одоо техник технологийн холбооны хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан ийм системүүдийг одоо Монгол орнодоо бид нэвтрүүлэх ямар боломж болцсон байгаа гэдгээч одоо хүн болгон бодож явах юм цаг болж байна. Тээврийн хэмжээ төмөр замын хөгжлөд дагаад улсын хөгжил бас нэг дагаад явах хаа гэж бид бас
итгэж харж ингэж одоо ажиллаж байна да. Та хэдийн ярианаас харахад Монгол улсыг хүний бий гэж үзэх юм бол төмөр зам бол суд суулжл хараад байна. Суд ингээ барихад логшилтаас хүний эрүүл мэнд ямар байна гэдэг шиг төмөр замын үйл ажиллагааг ажиглаад эдийн засаг ямар байна вэ гэж хэлж болохоор байна шүү. Өнгөрсөн жилээс хавуулаад эдийн засаг сэргэсэн нь 2018 онд 25 сая тонн тээвэрлэл буюу хамгийн дээд зэг тээвэрлээ. Одоо ингээд энэ жилийн хувьд ч бас маш өндөр гарч ирэх баг. Эдийн засаг сэргэлт явахад төмөр замчдын ажил их гэж байна тийм үү? Эдийн засаг буцаад уналт бий мэдрэгдэхэд төмөр замчдын ажил багасж байна гэдэг нь. Үндсэндээ ингээд суд сордог доктор шиг мэдэж болох юм байна. Тэрийг ч ойлгож болно да тийм. Ихээ дарга бол одоо тэн дээр ихэнх судалж ажиллаж байсан. Төмөр замын ажил багасгал юм бол 11 оны үед чинь бид нар зарим ажилтнуудаа Солонгос явуулж ажиллуулахаар ийм байдалд орж исэн. Тэрнээс хойш жилээс жилдэл төмөр замын тээврийн үйл ажиллагаа хөгжиж улс орны ч эдийн засаг нэмэгдснээр одоо бол үнэхээр л төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ бүр дээд зэгтээ хүрээд одоо төмөр замаа яхахгүй ойрын хугацаанд шин технологи бүтээн байгуулалт хийхгүй бол болохгүйгээр ийм байдалд хүрсэн байна. Одоо манайхаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэмжээ ч гэсэн жилээс жилдэл нэмэгдээл ингээл бүх төрлийн ачаа тээвэрлэлт бүгд өсөж байна. Энэний дагуу ч гэсэн Улаанбаатар өртөөтэй зэрэгцээд хилийн 2 өртөө болон дамжин өнгөрч байгаа бүх өртөөдийн үйл ажиллагаа бол нэмэгдэж ажил нь илүү ихээр сайжирч байгаа. Энийг одоо хэлхэн зүйтэй гэж үзэж байна. За төмөх даргаас онцолж асуумаар байна. Өртөөний дарга бол мэдээж ачаа тээврийг зөв зохион байгуулж ажиллах нэг том хүч байна. Гэтэл түүнийг хэрэгжүүлж байгаа хүн гэж чухал зүйл байна л да. Тэгэхээр одоо төмөр зам бол ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг одоо дааж явдаг, нийгмийн одоо халамж үйлчилгээ бол маш сайн гэдгээр бол нийгэмд танигдсан юм салбартай харахгүй. Тэгэхээр одоо бас л би ажилтайгаа холбож ярих гад байна. Бүх өртөөдөр нь очиж одоо бас өртөөнийх нь үйл ажиллагаатай танилцсан. Их олон бүсгүйчүүд 4 цагийн эргэлтэнд тэнд одоо ёстой за биднийг явахад нэг цасан шуурга таараагүй те бороо ороогүй сайхан нарлаг байсан. Бүсгүйчүүд тэр өртөөний үйл ажиллагааг өдөрдөж явуулж байна. Одоо өртөөдийнхөө бүх ажлыг сайн мэднэ салбар өртөө зөвлөг те. Тэгэхээр ер нь бол аливаа байгууллагын хамгийн хүнд зөвлөл бол болсон хүчин хүний нөөц. Тухайн байгууллагуудаа хэдий ч нэ чадварлаг болсон хүчинтэй байна. Хэдий ч нэ тэр байгууллагын үйл ажиллагаа бол сайн явах хэрэгтэй гэж боддог юм аа. Одоо ер нь бас сүүлийн үед ажиллаж байгаа явдлаа энэ манайх ч одоо дотооддоо бол Улаанбаатар төв зөөн нөлөөсөн эмнэлгийн харьяанд төмөрсмийн дээд сургууль маань мэргэжилтэй болсон хүчтэй бэлтгэж байна. За саяхан политехник коллеж болсон эмсүүт маань бас бэлтгэж байлаа. За дээрээс нь Орос албаны бас бүгд нойрон хаттад босод бас хүмүүсүүд бэлтгэж ирж байна. Тэгээ ирээд одоо жавсууд ч одоо замын дарга 274 тоо тушаалаар бол бид сонгон шалгуулалтыг хийж авдаг. Тэгээ сонгон шалгуулалтаар ирж байгаа хүмүүсийн баг 50-аас дээш энэ дандаа эмэгтэйчүүд байна. Тэгээд одоо энэ эмэгтэй хүүхдүүд ер нь их сурж усралдаг болсон юм, усралдаг хангаардаг болсон юм байна. За тэгээ манай төмөрзөн мэргэжлийг сонгоод сурч байгаа эмэгтэйчүүд бол ер нь бус салбарын эмэгтэйчүүд бас арай л өөр тийм хүмүүс ирд юм болов гэж боддог. Тэгээд тэд маань бол одоо сонгон шалгуулалтанд ороод ажлын байраа аваад ингээл ажилдаа гараад тэгэл өмнө ажиллаж байсан нөгөө лагч нараа дагаал дуурайгаал ингээл дагалдаал ингээл сураал ажиллаж байгаа л ер нь тэр л. Тэгэхээр ер нь сүүлийн үед нэг ажлыг эмэгтэй хүн хийдэг, энийг эрэгтэй хүн хийдэг гэхээс илүү спортч хүртэл одоо эмэгтэйчүүдийн оролцоог байхгүй болсон шүү дээ. Бүгд л бөхөр барилдаж байна, бүх төрлийн бөхөр барилдаж байна. Одоо хүртэл бокс хүртэл тоглодог эмэгтэйчүүд байдаг юм. Бид бол их хатуу гэж бодоод байна л да төмөр замын салбарыг. Би бол тийм төсөөлтөд ажилласан. Өнөөдөр нэвтрүүлсэн технологи бол бас аргагүй. Одоо хүүсийн ялгаагүй хийж болохоор хялбарсан байлаа. Тэгээд одоо нэвтрүүлэх гэж байгаа одоо
технологиуд бол бүр хэлбэрчлэн гэж бидний хувьд ойлгож байгаа. За өртөө зөвлөгдөд залуучууд доктор сууршилтай ажиллах боломжийг бас их сайн хангасан байлаа. Бүх өртөө зөвлөг саксны талбайтай байлаа. Спортын одоо цогцлбор гэж хэлж болох. Хэдийгээр 24 цаг 48 цаг ажиллаад амарж байгаа үедээ бол чөлөөт цагаа бас зөв болгосон өнгөрүүлэх тийм боломжийг бүрдүүлж чадсан байлаа. Энэ бол бас та бүхний ажлын амжилт юм. Юу нэг яг манай төмөр зам чинь өөрөө шугам замынхаа ажилчдаг аюу сайн хардсан шүү дээ. Шугам замыг орон сууцуулах хөтөлбөр гэдэг нь батлагдсанаас хойш маш олон өртөө зөвлөгүүдээр бол одоо яг Улаанбаатар хоттой адилхан тийм байрнууд баригдсан 3-4 давхар барилгууд. За хамгийн сүүлд энэ жилд бол Бэлэн далай дээр за мөн сэлэнгэд бас орон сууцнууд баригдсан. Ер нь тэгээд яг Улаанбаатар хот шиг дотроо интернет одоо залуучууд юу сонирхч тэр юм бүгд байна. Тэгэхээр ер нь шугам замд ажиллаж байгаа залуучуудын нийгмийн асуудлыг анхаарахгүйгээр бид шугам замын хүмүүсүүдийг тоглоом барьж ажиллах бас хүндрэлтэй болчих тийм л. Шинжил гэж юу вэ гэхээр сайтар мартагдсан хуучны арга барил гэж нэг үг байдаг л та. Тэгээд та ярианаас харлаа. Ер нь ингээд одоо ингээд амт жишээ нэг зүүн чинь. Ажлыг доороос нь эхлээд өндөр албан тушаалд хүрэх боломж өнөөдрийн төр Монголын одоо энэ төрийн байгууллагт байна уу гэвэл төмөр зам дээр яг энэ уламжлалтныг оршсон байна шүү дээ. Merit гэдэг одоо бид нэр төр дээр улс төрийн хүрээнд чих ярьдаг боллоо. Одоо туршлагаараа дамжуулаад дээшлэх зарчим. Энэ зарчим бол энд хамгийн сайн хадгалагдаж үлчээ гэж та бүхний маань яриас гарч. Тэгэхээр энэ уламжлалыг бас авч үлдэх төрд нэвтрүүлэх нь яг хуулийн өрөөнд бол хийгээд байна. Гэхдээ зарим тал дээр болохгүй. Таадын маань хувьд бол авч үлдэж чадсан гайхамшигтай юм л та. Тэгээ энэ залуучуудыг бол хамгийн бага албан тушаал асна эхлүүлээд сургаад тэднийг хүний өв даадаг ажлыг хийж чаддаг дадлагтай болсон тэр цагт нь дэвшүүлж дараагийн албан тушаалд нь ажиллах энэ хугацаанд тэр хүмүүс өөрсдөө боловсруулах бүх нөхцлөөр нь хангаж өгч ингэж ажиллаж байгаа нь бол манай төмөр замын үнэхээр ололттой тал. Энэ дээр нь суурлаад одоо ухаан дараагийнхаа ажил дээрээ юу ч ямар ч албан тушаал дээр очиод ажилласан бүгдийг өөрийнхөө мэдлэгтэйгээр үнэхээр чухалжиж үзээд ингээд хийдэгт бид нар баярлж явдаг. Манай залуучууд бол үнэхээр юм их сурахтаа сайн. За тэгээд ажилд үнэхээр сайн ажиллаж чаддаг нь одоо монголчууд гэж дэлхийд гайхагдсан ийм улс болсон байна. Тэгээд тэр ур чадвараа бас төмөр замынхаа энэ салбарт харуулж сайн ажиллаж байгаа залуучуудаа үнэхээр баярлж авдаг да. Мэдээж ажлыг багаас нь эхэлж сурсан хүн бол өнөөдөр удирдаад явхад бол тэр хүнийхээ ажлын зовлон жаргалыг мэдж байгаа учраас зөв удирддаг байх юм шүү дээ. За цогтарга бол Улаанбаатар өртөөнийхөө 70 жилийн түүх гих холоос зорж ирсэн. Өнөөдөр бол за улс орноор ярих юм бол та тэнд элчин сайдын үүрэг гүйцэтгэж чинь тийм үү? Улаанбаатар төмөр зам хууль нийлүүлсэн нийгэмлэгийн одоо Монгол талаас төлөөлж тэнд суун. За тэнд өртөөнийх нь 70 жил хэр мэдрэгдэж байна. За ер нь 70 жил гэдэг бол маш том түүх, маш том соёл. Байгууллагын хувьд 70 жил болсон гэдэг бол өөрөө бүх зүйл нь хэвссэн ийм л одоо соёлууд. Анх 30 настай Улаанбаатар өртөөний дараагаар тавилагдаад очих та манай өртөөний хуучин ажил бас л одоо замын хэмжээнд өмнөх үеийн тэр мондөг дарганууд шиг ажил нь бас төмөр замдаа тэргүүлсэн ийм одоо хамт олонтой, ийм одоо удирдлагын багтай ийм одоо өртөөнд авилгажлаа. Тэгээд тухайн үед энэ одоо сайхан хүмүүсийн ажлын амжилтыг унахчихгүй юмсан гэсэн ийм л одоо сэтгэл төрүүлсэн тэр чагуулгаараа ер нь өсөн нэгдэж байгаа тээврийг яаж зохион байгуулах ёстой вэ? Ямар шинжил өөрчлөлт хийх ёстой вэ? Нөгөө төвөр түрүү хэлж нөгөө шин зүйл гэж удаан мартагдсан хуучин зүйлийг хэлнэ гэдэг. Бүх одоо хийж удирдлага халуун тушаал хашижсэн хүмүүсийнхаа хийжсэн бичиг баримтуудыг бас судлах юм тушаалсан. Ингээд ажиллах хугацаанд маш олон хуучин хийгдэж ирсэн сайн сайхан зүйлүүдийг эргүүл сэргийхийг бас нэлээдгүй оролцсон. Ажиллах хугацаанд
бас цэхийн дарга нар чиглэл хариуцсан орлогч дарга нар гэдэг бол тэн дээр одоо бүх асуудлуудаа авч явж байдаг ийм одоо инженер техник ажилтнууд байдаг. Тэгээ энэ хүмүүстэйгээ хамтраад туршлагатай хүмүүстэйгээ хамтраад олон зүйл хийсний нөгөөтэйгөр тэр ажлууд маань төмөр замын хэмжээнд үлгэр дуурайл болж жишг програмууд хөтөлбөрүүд тусныг бас төрдөж хэлэх ёстой гэж энэ зүйлээр бахархаж явдаг. Тухайлбал одоо сая ярьлаа шинэ ажилтнууд тэдгэрийг сонгон шалгуулах карьер төлөвлөлтийг нь яаж хийх ёстой гэдэг аргачлалыг гаргаж шинэ ажилтныг сурган дадлажуулах хөтөлбөр гэж жилийн хугацаатай хөтөлбөрийг хүртэл одоо бидэд гаргаж илаа. Манай нөөцийн хүний нөөцийн менежер Батуяа гэж одоо сайн менежер байлаа. Тэгээ Батуяатай хамтраад цээгүүдийн дарга нартай хамтраад чиглэлээр явах хэрэгтэй. Түрүүний ярьдаг өртөө зөвлөгөөний дарга нартай бас багш шавийн гэрээ эдийн юмнуудыг хамтар зохион байгуулсан. Тэгээ тэр ажилтан жилийн хугацаанд ажилтан болох хэрэгтэй. Тухайлбал одоо анх өртөөнд ажилд орлоо хувцас хаанаас авах хэрэгтэй. Хин дээр очиж ямар зааварчилгаа авах хэрэгтэй. Тэгээд холбогдох инженер техникийн ажилтнууд сард 3 сард шинэ ажилтнтайгаа уулзах хуульд. Тэр ажилтныг ажилтан болгоно гэдэг бол байгууллагын үнэт зүйл. Тэр ажилтан хөгжих механизмыг бий болгохын тулд карьер төлөвлөлтийг нь тодорхой болгож байна. Гадаадын инженер бол, дотоодын инженер бол, техникчин бол та ямар хугацаанд богино хурдан дэвших хэрэгтэй дөрөвний яриад байгаа. Ямар боломжоор ямар боломж байгааг нь тэр залууд харуулж тодорхой харагдчих. Нөгөөтэйгүр хүн болгон хүсэл зорилго өөрөө идэвхтэй байж чадах юм бол би ч бас нэг тийм маягаар явж ирсэн л да. Өглөө буугаа ажиллаа суучаад маргааш нь сайн дураар очиод өөр албан тушаал дээр дагалт яа. Ингэж одоо өөрийгөө бэлтжижсэн тохоо үедээ дараагийн албан тушаалд очих. Хариуцлагатай албанд очихдоо тэр бүх юмыг таньдсан бүхнийг хийж үтснийхээ хүчинд бас нэг арай туршлагатай маягийн байсан. Тийм учраас залуучуудаа бүх боломжийг нь гаргаж хөрөн ажиллах ур чадвар гэдэг юм манай Улаанбаатар хотын дээр бас хэрэгжиж байлаа. Тэгээд тухайн хүмүүс маань ажиллаа хийж байхдаа дараагийн оронтой гараагүй бол нөгөө дэвч чадахгүй шүү дээ. Гэтэл шалгалт өгөөд өөрийгөө бэлдээд ингэсэн тохиолдолд тэр хүн өвдсөн юм уу чөлөө авсан байдаг юм. Энэ тохиолдолд бэлэн гаргаж яадаг. Тухайн албан тушаалтай хүн томилогдоод манайхаа Улаанбаатар хотоноос чинь залуучууд их дэвшин. Тэгээд дэвшгэд дараагийн залуу нь бэлэн тэрийг дагалдах ч гэдэг юм уу ингээд нэг цаг алдах юм байхгүй. Нөгөөтэйгүр тэр нь байгууллагын илүү цаг, ажилтнуудын илүү цаг ажиллахын нөхцөлийг бууруулдаг. Бүх хүмүүс бэлэн байна гэдэг хамгийн чухал байдаг. Тэгээ энэ хүний нөөцийн бодлого чиглэлээр үндсэндээ нэг 3-4 хөтөлбөр хэрэгжүүлсэний үндсэн дээр дараа нь энэ одоо ажлууд маань бүгд төмөр замын хэмжээнд шинэ ажилтныг дадлгажуулах хөтөлбөр. Ер нь бас нэлээдгүй үе шинжлэхдэх үед төмөр зам хамгийн чухал зүйл бол манайх хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг бол байгууллага болгоны хөдөлгөөнтэй холбоотой байгууллагын хамгийн том зорилт нь гэдэг. Тэгээ энийг хангана гэдэг бол тэр залуучуудаа сургах, ажилтан болгох, олон жил ажилласан хүмүүсээ ур чадварыг нэмэгдүүлэх, илүү хариуцлагыг нэмэгдүүлэх энэ ажлуудыг одоо манай хүн бүр хичээж ингэж ажилласны үрдэнд бас нэлээдгүй амжилтыг бий болгосон. Нөгөөтэйгүр хамт олон байгууллага гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй гэж. Байгууллага эрхэм зорилгоо мэддэг байх хэрэгтэй. Манай Улаанбаатар өртөө чинь сайхан дуутай. Тэр дуугаа хүн болгон мэддэг байх. Бахархлын өдрийг хүртэл зохион байгуулж. Ажилтан хүн Улаанбаатар өртөөнд ажиллаж байгаа ажилтнуудын давуу чанар гэж 10 зүйлийг гаргаж ажилтнуудаараа бас яриулдаг. Орон нутагт байснаас Улаанбаатарт байгаа нь ямар хөгжих боломжтой юм. Төв газар байгаа хүн гэдэг чинь илүү хөгжих боломжууд байдаг. Өөр одоо ямар давуу талтай. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө ажлаа хамт олноороо тэгээ өөрөөрөө бахархаж илүү их хийж, илүү их бүтээх юм нөхцөл болдго юм уу гэдэг. Энэ зорилгыг одоо хуучин манай дарга нар маань авч явж ирсэн энэ юмнуудыг бас сэргээж авч ирсэн дээ. За аливаа зүйлийг одоо миллиметрээр хэмждэг, цаг хугацааг хормоор хэмждэг өртөөний ажилтнууд бол жирийн хүн алхаж явхад шогшиж явдгийн гинлээ. Тэгэхээр та бүхний цаг зав бол асар үнцэнтэй. Өнөөдөр баярын өдрийнх нь цаг зав ч гэсэн бас үнэтэй байх. Тэгээ бидний одоо урилгыг хүлээн авч өнөөдөр бас одоо Улаанбаатар өртөөнийхөө түүх амжилт бас зорилгоос тодорхой хугацаанд хуваалцсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ баярын мэнд дахин хүргэе. Ярилцлагынхаа сүүлийн ямыг бас үлдээж байна. Мэдээж бит хоёр бас асууж амжаагүй зүйл байгаа бах. За баярлалаа. Ингээд
Түүхт нь 70 жилийнхаа бид одоо ёсол төгөлдөр бэлтгэхийн тулд өнөөдөр Улаанбаатар өртөөний бүх ажилчин албаа хаагчид сүүлийн 2-3 сар бол одоо борив багш гэлгүй зүтгэж байна. За хажуугаар нь бол одоо бидний тээврийн ажлын хэмжээ бол маш өндөр байна. Хагас сайнг одоо шишрүүлж ажиллаж байгаа манай өдөрт ажилтнууд байна. Тэгээ ингээд өнөөдөр энэ сайхан баярынхаа өдөр бүгдээрээ бүтэн жил хүлээсэн баярынхаа өдрийг хүлээж авлаа. Заалс холоос бас манай цогтор маань хүрэлцээрж баяраа даалцж байгаад бол бас Улаанбаатар өртөөний хамт олон бол баяртай байна. Ингээд нийт төмөр замчтаа Улаанбаатар өртөөнийхөө үеийн ахмадуудаа одоо ажиллаж байгаа залуучуудаа түүний гэр бүлд нь түүхтэй халуун баярыг өргөж аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За Улаанбаатар өртөөнд ажиллаж байгаа бүх ажилтнууд за ахмадууд манай Улаанбаатар өртөөч ахмадуудаа их сайхан харж үздэг ийм байгууллага байгаа юм. Ахмадуудаа үеийнхээ ахмадуудад бүгдээрэнд нь амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. За миний хувьд нэвтрүүлгийн цаг нэлээд богинохон юм уу гэж бодож байна. Хамт олонныхоо тухай, өртөөнийхөө тухай, төмөр замынхаа тухай, баялаг амжилтуудын тухай бас нэлээд ярилгүй үлдээжээ. Ер нь Улаанбаатар өртөө маань 1970-аад оны үед цочлын төлбөрийн баригадын уралдаанд 10 жил дараалж тэргүүн байрны жилгаач яасан. Улаанбаатараар овгуулсан байгууллагуудын уралдаанд 5 жил дараалан тэргүүлж өссөн. Нийслэлийн дүүргийн тэргүүний байгууллага ийм хамт олон. 1976 онд Монголын хувьсгал залуучдын хэвлэлийн нэрэмжит байгууллагаар шалгалж өссөн. Өрөөлбөл тэнд байсан бүх хамт олонны амжилт нь улсын хэмжээндээ 20 идэхэн ийм одоо нэрэмжит байгууллагын нэг нь Улаанбаатар өртөөний хамт олон юм байна. Улаанбаатар өртөө маш их амжилтын бүхэтэй амжилт дагуулдаг хамт олонтой. Түрүү бас цухас дурдсан Улаанбаатар өртөөнөөс төмөр замын яг манай чиглэлийн мэргэжлийн удирдлагууд төмөр замын дарга нар ийм одоо сайхан хүмүүсийг бэлддэг ийм одоо хамт олон. Энэ хамт олонны хүч, хамт олонны сэтгэл, сайн сайхны хүчинд энэ бүх зүйлүүд явдаг. Ногоон гэрлэгч хамтлаг одоо бид нар сайн зарим одоо төмөр замын хэсгийнхэн бол их мэддэг дээхэн үед 1973 онд 74 онд энэ хамтлаг байгуулагдаж тэр хамтлагт одоо Эрдэнэ очиргаас соёлын тэргүүн ажилтан манай Ахмад одоо харангийн гавьяач бичгч их манлаагаа сая гавьяд болдог Одсрүнгай төрийн сахилд Соронзон болд гэх мэтчлийн хүмүүс Улаанбаатар өртөөний ногоон гэрлэгдэх хамтлагт одоо галтрэгний туслах найруулагчаар ажиллаж төмөр замчин болж ингэж явсан. Энэ үед 1977 онд эстрад дуулаачдын улсын анх тухаар уралдаанд орж төмөр замчдынхаа нэр хүндийг Улаанбаатар өртөөнийхөө нэр хүндийг улсын хэмжээнд гаргаж иж тэрнээс хойш одоо харангийн бүрэлдэхүүний нилээдгүй хэсэг нь Улаанбаатар өртөөнөөс төрсөн гэж бас бахархаж болохоор одоо ч гэсэн одоо төмөр замын бас өнөөдрийн хамт олон маань улсын хэмжээний ажлуудыг бас нэрээр урсгаад явж байгаа. Улаанбаатар төмөр замынхаа хэмжээнд зохион байгуулдаг урлаг экспорт их наадамд 4 жилд нэг удаа болдог. Сүүлийн одоо 2 удаа дараалан төрүүлсэн ч гэдэг юм. Улаанбаатар төмөр замд одоо үе үеийн тэр уралдаан тэмцээнүүдэд амжилт үзүүлдэг. Зөвхөн ажилдаа сайн ажиллаа хийдэг гэдгээс илүү урлаг спортын хүмүүсийг их авч явж тэгэд нэг нөгөөгөө хамт олноо их дэмждэг. Дөнгөж сайхан Төлбөрийн Баатар болсон одоо Ширмээ ахын тухай ярихад төмөр замын аврах шалгуулах саксны тэмцээн болж байхад ирээл хувийн дөрөв хоол барьсан ирээд хамт олоо дэмжээ зогсдог байсан. Ер нь манайхан нэг их дэмждэг ийм одоо хамт олоо. Тэгээ ийм сайхан түүхтэй бахархан одоо хамт олонтой ийм сайхан өртөө юм аа. Тэгээд энэ өртөөний түүхийн чулууг одоо бас талцаж түүхийн гэрч болж исэн үе үеийн өртөөнийхөө хамт олонд үе үеийн одоо өдөртөх хамт олонд тэдний гэр бүлд төмөр замчин Улаанбаатар өртөөнд ажиллаж исэн гэж өөрийгөө одоо бахархдаг энэ сайхан хүмүүстэй бүгдэнд нь 70 жилийн баярын мэнд хүргэж эрүүл их урт удаан алж
одоо сайхан амьдрахыг хүсэн өрөөж байна. Өнөөдөр кофе цай нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй зочид бол Улаанбаатар өртөөний үеийн удирдлагуу. За өнөөдөр энэ албыг хашиж аваа удирдлага хүрэлцэн ирж Улаанбаатар өртөөний түүх, амжилт, ирээдүйн зорилгоос үзэгч та бүхэнтэй хуваалцлаа. Тэгэхээр та бүхэндээ дахин ойн баярын мэнд хүргэе. Тэгээ маргаашнаас эхлээд одоо дараагийн жилийн түүх бол ингээл үргэлжлээд хуудас нэгтгэх нь. Тэгээ миний гарт бол их хотын өртөө гэж Улаанбаатар өртөөний түүхт одоо 70 жилийн түүхийг хуудас бүртээ үн цэнтэйгээр бичсэн ном цоо шинэлхнэрээ ирсэн байна. Тэгээ та бүхэндээ баярлалаа. Цаг зав гарган хүрэлцээрсэн баярлалаа. За та бүхэндээ ажлаа эхлэсье. Мэдээж энэ өртөө Монгол улсын хөгжлийн үндэс учраас бит хоёрын хувьд ч тэр нийт иргэдийн аж ахуй нэгжиж гэсэн бас тодорхой хэмжээний баярын нэг хэсэг болов уу гэж ойлгож байна. Танд баярын мэнд хүргэе баярлалаа. Үзэгч та бүхэндээ кофе цай нэвтрүүлгийнхаа нэгэн шинэ дугаарыг үгээр өндөрлөж байна. Дараагийн зочинтой хэсэг хормын дараа уулзъя. Баяр та үзэгчтэй. Баяр та.